Загварын нэвтрхийтэл фэшнэрийн суугт тавтай байвал. Пропорцийн 3:1 буюу 3:2 дүрм. Энэ нь биеийг илүү өндөр нарийнхан тэнцвэртэй бөгөөд таныг илүү загварлаг харагдуулна. Энэ дүрмд анхаарах ёстой зүйл нь 2:1 буюу хувцас яг тэнцүү 50-50 харьцаатай хуваахгүй байх. Хүмүүс ихэвчлэн ингэж хувцлаад байдаг. Энэ нь биений пропорцийг алдагдуулж биеийг намхан бүдүүн харагдуулдаг. Харин бүтэн биеэ толгоноос хөлийн уул хүртэл 3 тэнцүү хэсэгт хувааж үзэх. 2:1 биш 3:1 гэдгийг санаарай. Доод талдаа тэнцвэрийг авах. Толгоноос бэлхүүс хүртэл богино топ, хүрэн эсвэл цамцаа өмдний дотуур хийх бүс гэх мэт ашиглах. Доод тал нь өндөр судалтай өмд урт юбг сонгох. Дээд талын тэнцвэрийг авах. Урт цамц хүрэн өмсөж, доод тал нь богино өмд юбг шорт сонгох. Оверсайз цамц, мини юбг гэх мэт. Энэ арга нь бүх биений галбирт төгс ажилдаг. 3 өнгөний дүрм. Энэ нь нэг хувцалтанд хамгийн ихтэй 3 өнгөл хослуулах хараг юм. Илүү олон өнгө оруулбал хит ирээн эмх замбраагүй хэтрүүлсэн мэт харагдана. 3 өнгөний дүрмд 60-30-10 гэсэн эзлэхүүнтэй байдаг. 60% нь эзлэх өнгө нь өмд, даашинз, хүрэн гэх мэт том хэмжээтэй хувцас, 30% эзлэх өнгө нь дээгүүр хэсэг эсвэл юбг байна. Үлдсэн 10% эзлэх өнгө нь гоёл, чимэглэл, гутал, уруул, ороолт гэх мэт тод нэмэлт деталууд байна. Харин энэ дүрмд хар цагаан саарал өнгө ихэвчлэн тооцогддоггүй болохоор нэмэлтээр хослуулж болно. Жишээ нь хөх өмд, ногоон цамц, улаан ороолт гээд 3 өнгө орсон ч гэхдээ хар гутал сонгож өмсөж болно. Өмд, цамц, хүрэн гээд бүх хувцас нэг төрлийн материалтай хувцас сонгохгүй байх. Та туранхай байсан ч хит бүдүүн харагдуулах сөрөг талтай. Бас хит олон төрлийн материалтай хувцсыг нэг дор бөөгнүүлж өмсөх нь хэтэрхий эмх цэгцгүй, замбраагүй харагдуулна. Энгийн хувцас илүү загварлаг харагдуулахыг хүсвэл тод өнгийн цөөнх, өвөрмөц, гоёл, чимэглэл, урт хар болтой, загварлаг гутал гээд ганц зүйл дээрээ тренд хувцас нэмж нэмэлт деталь оруулаад үзвэл загварлаг хэрнээ илүү төгс харагдах болно. Таны хувцас үнэтэй биш байж болно. Мэдээж загварын онцлогоор шалтгаалan хувцас янз бүрийн загвартай байж болох ч хэд бариу эсвэл хэд сул загвар нь таны биений хэмжээг алдагдуулах эрсдэлтэй байдаг. Учир нь хямд ч гэсэн таны биед гоё сууж өгсөн яг таарсан байвал биед таараагүй тухгүй үнэтэй хувцаснаас ч илүү таныг тансаг харагдуулна. Мөн хувцлалтандаа ганц л тансаг харагдах зүйлтэй байхад л хангалттай. Чанартай гутал, чанартай цүнх эсвэл чанартай болтой гоёмсог аксессуар байхад л та төгс харагдана. Харин бусд нь энгийн байхад л болно. Мөн материалын ялгаралт нь хувцлалтыг гоё харагдуулдаг. Носон пальтон дээр арьсан гутал эсвэл арьсан цөөхт хоргон цамцан дээр носон өмд, найт хувцлалтан дээр гялгар зүйл нэмэх гэх мэтээр ялгаатай хувцлал загварлаг хэрнээ төгс харагдуулна. Өөрийнхөө төгс хувцлалтандаа сүрчиг нэмээрэй. Хүмүүс эхлээд хардаг, дараа нь үнэрлэдэг. Тиймээс таны төгс хувцлалтыг 2 дахин дээд түвшинд аваачна. Загварын талаарх сонирхолтой баримт түүх, хэрэгтэй мэдээллийг авахыг хүсвэл subscribe дарж нэгдээрэй. Баярлалаа.